За сайн байцгаана уу. Энэ сарын асуулт хариултны бичлэгээ хийх гэж байна. Тэгэхээр өмнөх 30 хоногийн хугацаанд миний YouTube channel дээр ирсэн комментуудыг уншаад хариулт өгье. За сар эртэлтэн дээр хийсэн бичлэгийн комментууд сар хэртэх өдөр юу хийвэл сайн байх вэ гэж байна. За тэгээ сэтгэл хөдлөлөө тайван байлгаад хүн аягүй эмзэг болчдөг учраас аль болох хүнтэй муудахгүй өөрийгөө бариад одоо тийм л байх хэрэгтэй болно. За 3 сарын 6 яаж засах вэ гинэ. За би одоо нэг тийм асуудалтай юм хэлсэн юм шиг байна 6-ан дээр нь. За тэгэхээр хүн чинь ер нь бас үсгээрээ засагддаг. Ламаар засал хийлгэнэ үү, бөөгөр засал хийлгэнэ үү тийм ээ. Эсвэл өөрөө бяцлал хийж мэгээд одоо энерги хүрдүүдэд цэвэрлэдэгсэн ч үү. Яг хүний өөрийнх нь дурахгүй. Тэгэхээр тухайн хүн сүсгээрээ өөрийгөө засна. За бүр сүсэггүй хүн байх юм бол бас амар тийм ээ. За хэрвээ сүсгтэй хүн байвал тэгээд өөрийгөө ямар аргаар засмаар вэ тэрийгэ сонгоод заснаа. За мэлхийн мандалд хоньны нартай хүн шүдэ ахуулж болох уу гэж байна. 4 сар гарсны дараа ахуулах уу нэ. Шүд ахуулах чинь одоо гол саны хагалгаа магалгаа янз бүрийн тийм том ажилбар биш шүү дээ. Тэгэхээр гайгүй. За энэ дээр Black Moon Lilith дээр ирсэн коммент байна. Энэ сарны хар цагаан нөлөөллүүд нь зөвхөн тухайн хүний ерөнхий хувь тавилангийн хувьд нөлөөлдөг гэсэн үг үү? Тухайн жил болон сар өдрүүдэд өөрийнхөө шинжээр нөлөөлөл үзүүлэх үү? Ямар хаус дээр байгаас шалтгаалж байна уу? За хаус дээр нөлөө үзүүлнэ. За энэ дээр ахаад нэг унших таа. Зөвхөн тухайн хүний ерөнхий хувь тавилангийн хувьд нөлөөлдөг үү? Natal chart-н дээр нөлөөлөх үү? Бас транзитаар нөлөөлөх үү гинэ? Аль алин дээр нөлөөлнө үү? За шүд ахуулж болох уу гэсэн комент энэ дээр ирсэн комент нь бодвол нөгөө будын ухралт, сугрын ухралттай холбоотой асуусан юм шиг байна. За дэшээ. Загасны орд огцом зогсчихлоо гинэ. Загас яагаад дуугүй болчихвоо гэсэн. За яг энэ хүн залруулаа биччихсэн байна л да. Бүх орд 2 минут юм шиг байна гэд тийм. Сүүлийн 1 минутын хугацаанд би өндөрлөгөөгөө хийх хэрэгтэй байсан. Тэг хийж чадаагүй байлээ. За энэ дэр 1-ээс 12 хаусны талаар хэлж өгч болох уу гинэ. За 1-р хаус бол та өөрөө. За тэгэхээр би гэсэн нэргэлтдэг. 2-р хаус мөнгө, 3-р хаус ахын дүү. Гэт тавчхан хэлээ явчих тийм ээ. 4-р хаус гэр бүл, 5-р хаус үр хүүхэд, 6-р хаус ажил төрөл, 7-р хаус партнер, 8-р хаус бэлгийн амьдрал, 9-р хаус их сургууль. За 10-р хаус карьер, 11-р хаус найз нөхөд, 12-р хаус сүнслэг байдал гэд маш тавчханаар ингэж хэлж болж байна. Facebook хаягаа өгөөч эсвэл яаж тантай холбогдох вэ гэдгсэн байлаа. За миний Facebook хаяг уг нь YouTube channel дээр манай байгаа да. Номын мандалтай гэсэн үг мэдэгдэж байна шүү гэсэн байна. За энэ хүн Ведийн 6 гэж бас нэгэн тайлбарууд гараад ирлээ. Энэ ямар ялгаа байна? Ведийн 6 мэддэг нэгэн хүнээ өөрийн асуулт миний мандалд нар сарны ордууд өөр болчих бүр толгой иргсэн. Энэ дээр тайлбар өгөөч гэсэн байна. За яг та анхлан суралцж байгаа бол Western буюу барууны 6-аас сураад яваад дараа нь сонирхлоор Ведийн 6-аараа орж болно. За Ведийн 6 нь болохоор Грацийн ялгаатай байдгийг. Western-ээс. Гэтэ бол ерөнхий тайллууд нь бол маш төстэй ижилхэн. За таны толгой ирэх нь бол аргагүй. Яг тэгэхээр та Western-ийн төрөлд сураад дараа нь Ведийн 6-ын ялгааг нь Грац ялгааг нь ойлгоод за тэгээд ордууд нь бас өөрчлөгдчихдөг. Тэрийг бол астрологи нэлээд сайн ялгаж мэддэг болсон цагт сурахад болно. За сувг нь товчхон маш тодорхой гоё байна амжилт гэсэн байна. Би бас нөгөө товч мэдээлэл авах дуртай, өгөх дуртай. Ер нь аль болох хүнийг залхаахгүй гэж боддог. За энэ дээр нэг хүн
Сарны хэртэлтээр төрсөн бол яах вэ гэсэн байна. Яадаг вэ гэсэн байна. Нэлээд сэтгэл мэдрэмжтэй маш гүнзгий эмзэг байх боломжтой. Гэхдээ бас ямар ордон дээр хэртэж байгаас шалтгаалаад өөр болно. За магадгүй нумын ордон дээр сар хэртэж байгаа төрсөн бол арай өөдрөг тийм ээ. За тэгээ ирсэн комментууд нэгэд болсон юм шиг байна. За энэ дээр төрсний зурлаг хийдэг үү гэсэн байна. Миний Facebook хаяг аль нэг бичлэгний доор уг нь байгаа да. Natal chart уншилт хийх хэвд хийдгээ. Facebook-ээр эсвэл Skype-аар ч юм уу тийм ээ. За тэгээд энэ сарын асуулт хариултны бичлэгээ үгээр өндөрлөе. Дараа сарын асуулт хариултны бичлэгээрээ дахиж уулзцгаая.